Оройн тэргийн эрхэм үзэгчтэй Монгол Улсын хөгжлийн ток шоу ярилцлага эхэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр студидд Улсын хурлын гишүүн, Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Янгуугийн содоочтой ярилцахаар урьсан. За мэдээж одоо олон нийтийн анхаарал татж байгаа асуудлаар бас ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгэхээр энэ 7 хоногт одоо улс төрийн намууд за энэ удаагийн Улсын хурлын сонгуульд нэр дэвшиг 76 эрхмээ одоо жижиг мажистрат тойрогт одоо явуулнаа. Тэгэхээр ер нь Монгол Ардын намын удирдах зөвлөл бас энэ асуудлыг авч хэлэлцэж байгаа юу? Ер нь одоо баг хурлаа хизээ хийх үү? Нэр дэвшигчдийг одоо хизээ тодорхой сонгуулийн ерөнхий өргөн барьна гэсэн юм судалгаа бас тооцоо хийж явна вэ? Тэгэхээр улсын хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд улсын хурлд нэр дэвшигч нарыг тодруулах ёстой. Энэ дагуу өчигдөр Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж намын баг хурлыг 27-ны өдөр зарласан. Тэгэхээр 27-ны өдөр бол Монгол Ардын намаас энэ удаагийн улсын хурлд нэр дэвшигчид эцэлэн тодорно гэдэг ойлгомжтой болж байгаа. За ер нь Монгол Ардын нам одоо энэ удаагийн сонгуульд одоо цоохож байгаа мордош тийм үү одоо нэр дэвшигчтэй ямар шалгуур тавьж одоо шалгаж байгаа болоо гэсэн олон нийтийн анхаарал татаж байгаа. Тэгэхээр та өмнө одоо Монгол Ардын нам бас нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан бас сонгуулийн штабд одоо удирдах халбанд явж байсан хүн ер нь одоо энэ удаагийн нэр дэвшигчдэд ямар шалгуур юу тодорно гэж бодож байна. Тэг яг хоо ер нь бол улс төрийн намууд нэр дэвшигч нараа тодруулахдаа тодорхой шалгуур тавьж явах хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Бид нэр сонгогчтой уулзаад, иргэдтэй уулзаад ярьж уулзч явахад бол бид нарт бас сонгох боломжтой, сонголт хийх боломжтой ийм нэр дэвшигч нарыг танаас санал болгох хэрэгтэй. Энэ нь бол бид нарын сонгох эрхийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл юм а гэж ярьж байгаа. Энэ утгаараа Монгол Ардын нам бол өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд бол нийтдээ олон удаагийн социологийн судалгаа авлаа. Мөн одоо тодорхой нэр дэвшигч нартай намын удирдсан үүдээс гэрээ байгуулж нэр дэвших горилж байгаа тийм ээ. Нэр дэвших боломжтой хүмүүстэй бол тойрог дээр нь ажиллах, тухайн одоо орон нутгийн намын байгууллагатай гэрээ байгуулж үйл ажиллагаагаа олон түмэнд сурталчлах, эрх сонгогчтой уулзах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ утгаараа бол ерөнхийдөө бол одоо тойрог дээр нэр дэвшиж болох үз ийм хүмүүс бол тодорхой болсон. Юун төрөнд бол бид нар энэ улсын хурлд нэр дэвшиж байгаа хүмүүс бол эх орно гэсэн сэтгэлтэй хүмүүс байх хэрэгтэй байна гэж харж байгаа. Түүнээс гадна олон түмний дунд орж олон түмний ажил амьдралыг мэдэрдэг тэд нарын дуу хоолой болж чадах төлөөллийг хангаж чадах ийм хүмүүс байх хэрэгтэй байна гэж харж байгаа. Энэ утгаараа бол энэ удаагийн Монгол Ардын намаас улсын хурлд нэр дэвшигч нарын хувьд бол ахмад дунд залуу үеийн төлөөллийг хангасан. За тухайн орон нутгийн одоо ажил амьдралаа мэддэг, гадарладаг эрэг сонгогчтойгоо өдөртмийн одоо харилцаатай холбоотой ийм одоо нэр дэвшигч нар тодорхой боломж бүрдэж байна гэж бид харж байгаа. За улсын хурд одоо яг өнөөдөр бүрэн эрхийн хугацааны отгон чуулган одоо чуулж байна. За одоо бас энэ 7 өдрийн сүүлээр ер нь одоо чуулган хаагдаж одоо гишүүд бас сонгуулийнхаа бэлтгэл ажил гэдэг юм уу намынхаа одоо сонгуулийн ажилд одоо бас гар бие оролцохоор явах нэ. За энэ бол тодорхой. Тэгээд энэ 4 жил одоо Монгол Ардын нам сөрөг хүчин байлаа шүү дээ. Эхлээд одоо хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй гэсэн шүүмжид орсон. За дараа нь одоо сөрөг хүчин байна бол нэлээд бас ийм арай өөр өнгө аястай боллоо гэдэг нэг юм янз бүрийн одоо сөрөг хүчтэй холбоотой мэдээлэлүүд явлаа л да. Тэгэхээр та гишүүний хувьд ер нь сөрөг хүчний байр суурин дээр Монгол Ардын нам хэр сайн ажиллаж чадсан гэж бодож байна вэ? Монгол Ардын нам бол энэ удаа манай ард түмэн Монгол Ардын намд бол санал өгсөн шүү дээ. Нэг эцгээр бол алганы амт үзүүлсэн. Тэгээд энэ утгаараа Монгол Ардын нам дотроо өөрийгөө ойлгох, олж авах, за эрэг сонгогчтой одоо харилцааг бүрэн дээр алдаа гаргасан байна. Монгол Ардын намын тодорхой бодлого шийдвэрүүд бол бас олон түмэнд тэр болон хүрч чадаагүй байна. Энэ утгаараа бол бид нар дотооддоо бол нэлээ бас мониторинг хийх, дотооддоо эргэж бие нэгэ дотоод үйл ажиллагаа сайжруулах чиглэлүүд нэлээ анхаарч ажилласан. За гадагшаагаа бол бид нар ялангуяа эрэг сонгогчтой уулзах, за улсын хурлдах, сөрөг хүчний байр суурин дээрээс асуудалд хандах, энэ одоо сөрөг хүчний байр суурьнд бас суралцах ийм цаг хугацааны бол бас байсан гэж хэлж болно. Энэ утгаараа бол Монгол Ардын нам өөрийнхөө үүргийг бол би сайн гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Улсын хурлдах сөрөг хүчин бол хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг л дээ. Ялангуяа юун төрөнд бол эрх баригч нарын алдаа оноог, за эрх баригч нарын сайн зүйлийг дэмжих, алдаа оноонд нь шүүмжлэлтэй хандах асуудал бол байдаг. Нэгсний төрийн үйл ажиллагааг олон түмэнд нээлттэй ил тод болгоход бол гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хоёрдугаарт бол эрэг сонгогчдын төлөөллийн одыг хангаж байгаагийн хувьд нэгдээ бид нэр эрэг сонгогчдын 40% саналыг авсан улс төрийн хүчний хувьд төрийн шийдвэр гаргах процесс тэр өөрсдөө одоо ард иргэдийнхаа дуу хоолойг оруулж ирж парламент шийдвэр гаргах төвшөнд бол бид нар нэлээсээ ажилласан гэж бодож байгаа. Тэр утгаараа бид хамтдаа за ард түмнээс сонссон хэд хэдэн одоо томоохон компанид ажлуудыг зохион байгуулж улсын хурлд
ийм одоо бодлого шийдвэрүүдийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь явж үзэж тэр шийдвэрээ эргэж их хуралд оруулж ирж бодлого шийдвэр болгох чиглэлд бол нэлээд дуу хоолой гаргасан. Ялангуяа эрх баригчдын зүгээс бол төр барихтаа нэлээд балчирдуу да гэж анзаарэгдэж байгаа. Ялангуяа ардсан намын энэ эрх баригч нар бол тэр тусмаа энэ намын удирдлагуудын түвшинд бол энэ 4 жилийн хугацаанд Монгол төрийн одоо барих ёс, за хууль ёсыг дээдлэх ёс нийтээ алдагдууллаа гэж харж байгаа. Нэлээд алдагдууллаа. Энэ утгаараа бол Монгол төрийн бодлогын үйл ажиллагаа бол бас нэлээд суларсан, төр дэтгэх ард түмний итгэл суларсан ийм 4 жил боллоо. Хамгийн одоо санаа зовоож байгаа зүйл бол ард иргэдийн амжиралд энэ бодтойгоор сөргөөр нөлөөлж эхэллээ. Өнөөдөр хөдөө орон нутагт яваад уулз тэгээд эрэг сонгогчтой уулзахад ард иргэд бол бизнесийн үйл ажиллагаа үнцэнтэй зогссон. Зах дээр бараа таваар зарагдгаа болсон. За ард иргэдийн амьдрал бол бас амаргүй ийм өдрүүдийг өнгөрөөж шүү дээ. Тэр утгаараа бол бид нар эдийн засгийн талаасаа, улс төр талаасаа, за засаглал хууль ёсыг дээдлэх талаас аль талдаа алдсан ийм 4 жилийг өнгөрүүлж байна гэж дүгнэж байгаа. Энэ ч утгаараа иргэдийн дунд улс төрийн намуудын ирээдүйг нэлээд унж байна, төр дэтгэх итгэл нэлээд унж байна. За тэгэхээр та сая ард иргэдийн амьдрал бол одоо хүнд байна гэж хэллээ шүү дээ. Тэгвэл та яг одоо өөрийнхөө өстерсөн нутагтаа очиход ер нь яг амьдрал өмнөх жилүүтэй харьцуулахад яг ямар байна вэ? За Улаанбаатар хотын амьдрал бол бас одоо иргэдийн нүдэндээ ил байна л да. Өнөөдөр захад худалдаа 8 одоо багассан ч гэдэм үү. За ингээд худалдаа авах чадвар муудсан. Өсчин хүртэл одоо орлогогүй болсон гэдэг ингээд ярих юм бол олон сэдвүүд хөндлөн зүгээр одоо хөдөө орон нутагт одоо яг амьдрал яг хөдөө бол мал хунартай учраас те болчдөг доо гэдэг нэг юм хандлага бол байдэн шүү дээ. Тэгэхээр Өрөнгөө аймагт 20 өдрүүдэд хэд одоо ойрхон явж ажиллалаа. Өрөнгөө аймгийн ард иргэдтэй өнгөрсөн 4 жилийн хугацаанд би үндсэндээ чуулганы хугацаан болгоноор очиж уулзалт хийж Өрөнгөө аймгийн сонгогдоогүй ч гэсэн Өрөнгөө аймгаас сонгогдсон мэт одоо эрэг сонгогчтойгоо ойрхон байсан гэж хэлж болох үс байгаа. Өрөнгөө аймгийн эрэг сонгогчдын зүгээс тавьж байгаа хэд хэдэн асуудлуудыг бол бас улсын хурлын чуулганд оруулж хууль тогтоомж болгож хэрэгжүүлсэн гэж болж байгаа. Ялангуяа манай малчин түмний зүгээс малын малчтын тэтгэврийн насыг найшлуулахтай холбоотой хуулийн төслийг эхнээс нь батлуулж эхэллээ. Мал аж ахуйн салбар дээр ажилласан 1 жилийг 1.2 жилээр тооцдог, нэмэгдүүлэн тооцдог болсон. Цаашдаа 1.5 жил болох байх гэж би бодож байгаа. За 6 настай хүүхдийг сургуульд оруулж байгаатай холбоотой малчтын залуу малчтын тавьж байгаа асуудлыг улсын хурлд оруулж шийдвэрлүүллээ. За ой модны ашиглалттай холбоотой ялангуяа уламжлалт бүтээгдэхүүн гэрмийн мод хийгдэлтэй холбоотой бас хуулийн зохицуултуудыг бас хийлээ. За хамгийн сүүлд бол одоо манай хөдөө орон нутагт ажиллахад жижиг дунд бизнес эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа иргэдийн зүгээс энэ кассын машин хэрэглэхтэй холбоотой асуудлыг нөөтийн одоо нөхөн иргэн төлөлтөй тийм ээ хувийг иргэн олголттой холбоотой асуудлыг тавьсан. Энэ асуудлыг одоо манай улсын хурлын намын бүлэг 19 он хүртэл жилийн 100 саяын борлуулалтанд бол одоо кассын машин хэрэглэх шаардлагагүй маа гэдэг асуудлыг оруулаад одоо хууль болоод явж байна. Яг ард иргэдийн дунд энэ хавар бол одоо манай Өрөнгөө аймагт бол бас ноолуур харьцангуй гайгүй гарлаа. 60 гараад явчлаа тийм ээ. Энийгээ дагаад яг хөдөөгийн иргэдийн мөнгө орлого бол бас энэ хаврал харьцангуй гайгүй байсан гэж хэлж байна. Тэгээ өвөл бол бас амаргүй ягаад гэхээр түүхийн эдийн үн унтсан. Өнөөдөр бол нэхийг авдаг хүн баг байхгүй шүү дээ. Нэхий авдаг хүн байхгүй. За малын гаралтай түүхийн эдийн үн унаад ирэхээр малчин түмний бол ажил амьдрал сөргөөр нөлөөлж эхэлж байгаа юм. Нөгөө талдаа бол бид нар ард иргэдийн хувьд бол цалин тэтгэвэр тэтгэмжийн 4 жил бас нэмэгдсэнгүй. Энийг бол манай ахмад дуудаж за төсвийн байгууллага ажилчид хэлж байгаа. Өрөнгөө аймгийн тухайд бол энэ одоо 2 жилийн хугацаанд боловсролын салбарт бол нийтдээ тэр гаруй төгрөгийн үр өссөн. Энэ өрнөөс шалтгаалаад боловсролын байгууллагын манай багш ажилчид бол цаг тухайдаа одоо урамшууллаа, цалин тэтгэврээ авахд хүндрэл үүсэж байгаа. За эрүүл мэндийн салбарт бас одоо эмийн сангууд, эмийн одоо эргэлтийн сангууд бүгд өртөө гарсан. Ер нь төсөвт байгууллагууд бүгдөө одоо он дамжсан тодорхой хэмжээний өртөө, бензиний болон шатхууны урсгал зардлын өртөө гарч ийн л да. Тэгээ энэ бүгд бол өөрөө төсвийн хүндрэлтэй холбоотой, эдийн засгийн хямралтай холбоотой. За нөгөө талдаа бол ард иргэдийн хамгийн одоо гол их усүр болж байгаа бизнес, жижиг аж ахуй эрхэлж байгаа олон хүмүүс байна. Энэ хүмүүс маань яг амьдрал дээр очиод уулзахаар бараа нь гүйхгүй байна. Өмнө нь 12 оны сонгуулийн өмнө бол сарда Улаанбаатар руу, Ирээн рүү 2-3 удаа явчихдаг байсан бараад гэж байгаа. Одоо бол 2 сард 1 удаа явбал их юм болж байна гэж. Ялангуяа сая цагаан сарын дараа бол нэг хэсэг үндсэндээ зогсон байлаа шүү дээ. Зах дээр ямар ч бараа зарагдахгүй. Тэгээ сая нэг ноолуур гарч иж за тэгээд нэг жоохон хөдөлгөөн гарч.
За энэ 100 нь бол бас нэг аятайхан болох болов уу гэсэн өнгөтэй өнгөрсөн 7 хоногт Хөрөнгө аймгаар явхад бол ялангуяа хангаа талдаа бол бас газар сайхан гарц сайн байна. Энэ дагаад мал бол бас энэ жил манад бол гайгүй орсон онд. Тэр утгаараа бол бас малчин төмний сэтгэл санаа бол нэлээ өөдрөг байна. За яг энэ цаг үед бол бид нар ард иргэдийнхаа дуу хоолойг сонсох, за тэднийхээ төрд хэлэх үгийг хүргэх чиглэл рүү бол анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж бодож эрэг сонгогчдойгоо бол орох очиж уулзаж бас тодорхой бодлого саналгын улсын хурлд за шийдвэр гаргах төвшөнд бас хүргэх чиглэлд ажиллаж байна да. Тэр яагаад бас ингээд хөдөр нутгийн амьдралыг сонирхсонгүй сая улсын хурл бас энэ отхон журналаараа их тийм сонин содон хууль хэлсэн л дээ. Тэгэхээр өрийг одоо өглөг болгох тухай хууль тийм ээ. Тэгэхээр өрийн тухай удирдлагын хуулийг өнөөдөр өглөгийн удирдлагын тухай хууль болголоо шүү дээ. Тэгэхээр би зүгээр нэмэгдэхүүний байр суурьд нийлбэрийн өөрчлөлтгүй гихчээр энэ одоо хуулийг өглөг болгоснараа ер нь үр дүнг тийм үү үр ашгийг одоо эрх хэрэгчид яаж харж байгаа юм бэ? Та бас улсын хурлын гишүүний хувьд бас энэ хуулийг ер нь яаж харж байна? Энэ 4 жил бол асуудлын мөн чанар агуулга руу орохоос илүү хэлбэр хөөцөрсөн 4 жил боллоо гэж харж байгаа. Хэлбэр хөөцөлсөн. Одоо бол нэг үг өөрчлөхөд байх. Нэг хэсэг өгүүлбэр өөрчлөөч хүссэн хүсээгүй Монгол улс их өртөө болсон. Их өрийн дарамтанд орсон. Өнөөдөр Монгол улс нэг 22 тэрбум 250 сая долларын гадаад өртөө байна. Монгол улс. За энэ гадаад өрийн нэг 8 тэрбум доллар нь Монгол улсын засгийн газар буюу татвар төлөгчдийн нуруунд дээр ард иргэдийн нуруунд дээр байна. Ард иргэдийн нуруунд дээр байна. Хамгийн сүүлд гэхэд бол бид нар сая 17 оны төсвийн хүрээний мэдээлэл 16 15 оны төсвийн гүйцэтгэл орж ирж байна. Энэ оны эхний 4 сарыг аваад үзэх юм бол бид нар гадагшаага болон дотооддоо төлөх ёстой өр зээлээсийнхаа хүү үйлчлэгээний төлбөрд өгөх 58 тэрбум төгрөгийг өгч чадаагүй байж. Нэгэсний хугацаанд өр зээлээ хүүгээ төлж чадахгүй байдалд орж эхэлж байна. Энэ жил бид нар нэг 2.6 их найд төгрөгийг өр зээлийн үйлчлэгээний төлбөр төлөх ёстой. Энэ бол энэ жилийн манай төсвийн 37%. Нэгэсний хэрвээ бид нар ийм хэмжээний өр зээлд ороогүй бол энэ одоо төсвийнхээ 37% буюу 2.6 их найд төгрөгөөр хичнээн сургууль барьж болох уу? Хичнээн эмнэлэг барьж болох уу? Хичнээн одоо ахмадуудынхаа цалин тэтгэмжийг нэмэгдүүлж болох уу? Гэд аваад үзэх юм бол ард иргэдийн карманаас хийлэхгүйгээр засгийн газар эрх баригч нар энэ өрийн төлбөрийг аваад байгаа юм. Тийм учраас энэ өр гинөө, өглөг гинөө, буян гинөө яаж нэрлээд энэ бол бид нар Монголын ард түмний нуруунд дээр энэ 4 жил тавьсан хамгийн том дарамт. Энэ бол ардчилсан намын бодлогын алдаатаагаас болж гарсан, ардчилсан намын практикууд хоорондын зөрчлөөс үүссэн, ардчилсан намын удирдлагууд хоорондын үл ойлголцлоос үүссэн дээр ирж байгаамаа гэж товчоор хэлж байна. За эдийн засгийг одоо сайжрах уу? За миний одоо амьдралд одоо эдийн засгийн эерэг нөлөөлөл ирэх болов гэдэг хүлээлт байна л да. Тийм ч учраас одоо энэ удаагийн бас улсын хурлын сонгуульд иргэд одоо сонголтоо хийгдэж юм уу шийдвэр гаргахдаа эдийн засгийн холбоотой бас амжиргаатайгаа холбоотой асуудалд нэлээд нухстай хандах байх гэж сэтгүүлч би бодож байгаа. Тэгэхээр ер нь одоо бас хөрөг хүчний бас 90 гаруй жилийн түүхтэй энэ улс төрийн намын та бас удирдах зүйлийн гишүүн. Ер нь эдийн засагт эерэг ийм гэрэл хийгээ байна уу? Эдийн засагт Монголын эдийн засаг бол нэлээд нөөцтэй бас боломжтой. Харьцангуй бид нар 3 саяулахна тийм ээ. Тэр утгаараа бол Монголын өвөг дээдсээс ирсэн байгалийн баялаг энэ 5 молын буян тийм ээ. Бид нарт бол бас хангалттай сайн сайхан амьдрах боломж бий. Тийм учраас эдийн засагт бид нараа ер нь Монголын ирээдүйд итгэл төгс байгаа. Гэхдээ бодлогын алдаа гаргаад хоорондоо толхилцаад үл ойлголцол бий болгоод хоёр хөрчдөг муудаад авах юм бол Монголын эдийн засаг сайжрахгүй. Тийм учраас бодлогын эрс шинжилэл, өөрчлөлт өнөөдөр шаардлагатай байна. Монгол ардын нам энэ удаагийн сонгуульд бид нар ард иргэдийнхээ амьдралыг өөдөн татаж, энэ их өрөөс ард түмнээс салгаж, Монголын эдийн засгийг даван туулах